санаа нь байна. Энэ удаагийн баг тароогоор бүгдээрээ таны гялс шийдвэр бөгөөд сонголтын зөвлөгөөг нь харж өгөх болно. За асуултуудыг нь танилцуулж өгье. Эхлээд асуултын байдлыг нь болон энергийн шалгалтыг нь хийж өгнө. За тэгээд тухайн асуудлын шийдлийг нь гаргаж өгнө. За тэгээд боломжтой сонголтуудыг нь харьцуулаад хараад өгөх болно. Нэмэлтийг минь авах юм бол энэ асуудлын ирээдүй ба үр дүнийг нь харж өгнө. Хизээ цаг хугацаатай хамааралтай холбоотой зүйлсийг нь харж өгнө. За тэгээд дэмжих туслах нөлөө, анхаарах болгоомжлох нөлөөнүүдийг нь харж өгөөд уншлах юм болно. 3 групп байгаа. За эхний групп нь хос загас гэд нэрлэе тийм. За хоёр дахь групп нь алтан загас гэд нэрлэе. Энэ алтан загас мөн бэлгүүд үү тийм. Алтан загас шиг л харагдаад ах юм. Биш ч гэж магадгүй. За 3 дахь группыг нь манта загас гэж нэрлэе. Manta ray гэд байдаг тийм. За хамгийн татагдаж буй группээ хамгийн ихэнд татагдсан, хамгийн нүдэнд туссан гэдэг ч юм уу те. Группээ сайхан сонгоорой. Групп номер 1 уншлагада тавтай майрэл. За The World гэх утгатай хөзрөг бөгөөд хос загастай хөзрийг сонгосон байна. Энэ нь яалтчгүй таны асуудал болон шийдвэр нь шинэ эхлэлтэй холбоотой. Юу ч тохиолсон бай шинэ эхлэл, шинэ ертөнц, дараагийн төвшин, дараагийн зүйл эхлэхтэй холбоотой гэсэн утга гарч ирж байгаа юм аа. За тэгээ балансыг бэлэгдэж болно. Ихэр төрлийн харилцааг бас бэлэгдэж болно. Тэнцвэрийг бэлэгдэж болж байна те. За тэгэхээр шууд энергийн шалгалт руу нөрийг асуудлынх нь гол нь юу вэ? Групп номер 1-ийн асуудлын гол нь юу вэ? Хараад өгье. За одооноос эхлээд би уншлагуудаа quick tarot, урт tarot гэхгүйгээр баг tarot, их tarot гэж нэрлэхээр болсон байгаа. За баг tarot нөө minor arcana гэдэг шиг тийм minor arcana, major arcana, их arcana, баг arcana гэдэг шиг тэрнээс санаа аваад бичлэгүүдээ ингэж нэрлэхээр болсон байгаа. За групп номер 1-ийн асуудлын байдлыг харъя. The High Priestess нэг л зүйл болж өгөхгүй, цаг нь болж өгөхгүй, хамгаагдж өгөхгүй, өөрийгөө баталж чадахгүй тий. Үгүй энэ чи юм учиртай байхгүй юу гэдэг юус ойлгуулж дийлэхгүй, буруу юм шиг, буруу татж байгаа юм шиг юм мэдрэмж агай хүчтэй төрсэн байна. Би ер нь буруу замаараа яваад байна уу? Буруу зүйлээ хийгээд байна уу? Хийх ёсгүй зүйлээ хийгээд байна уу? Энэ угаасаа болох ёсгүй зүйл юм болоо гэдэг иймэрхүү мэдрэмжүүд байгаа даа. За хэд хэдэн хүмүүс оролцоотой байгаа даа. Тэгээ оролцоотой байгаа хүмүүсүүд нь дандаа л таны эсрэг байгаа юм шиг мэдрэмжийг төрүүлж гин, таныг буруу шааж байгаа юм шиг тий. Эсвэл шууд утгаараа чи чадахгүй болохгүй гэхгүй ч гэлээ. Дэмим шүү дээ найзаа гэсэн хандлага маш олон хүмүүсээс харагдчихж болцсошгүй. Гэхдээ бас мэдээж шууд утгаараа буруу шааж байгаа дэмим штэ болоочтэй чи буруу штэ гэсэн хүмүүс байж болцсошгүй харагдаж байна. За тэгэхээр асуудлынх нь гол дээр нэмэлт хөзөрнүүд харъя. Би тэгэхээр хувьдаа их уурт уншлагууд сонсголоор жоохон ядраад байдаг. Тэгэхээр зарим хүмүүс их тароод буюу уурт тароод аягүй дуртай байгаа нэг сонирхолтой тий. Хаяа яг уу миний муудэнд тарах юм бол уурт тараа сонсох нь 30 минутаас цаг үргэлжлэх тараа сонсоо суух нь амар байдаг подкаст сонсоо сууж байгаа юм шиг. Гэхдээ яг гарц гаргалгааны хариу гих мэттэй шийдэл мэдэл болох зүйлсээр болохоор их уурт юм сонсомооргүй санагддаг. Тийм тэгэхээр та бүхэн групп номер 1 бас их урт юм сонсомооргүй гясл уучраа олмоор байгаа мэдрэмжийг хүчтэй төржиж болзошгүй. Тэгээ групп номер 1-ийнхний асуудал нь юу байж болох вэ гэхээр хитрхи хүмүүст өөрийгөө тайлбарлах гэж болзошгүй тий. Хитрхи их хилээдэж болзошгүй. Хэрэг хүмүүс таныг буруу шааж байгаа бол та үгүй тийм бишээ гэж хэлээд орхиход хангалттай байх газар үгүй тийм бишээ яагаад гэвэл ийм тийм XYZ ABC тий гэдэг айгүй хитрхи уурт тайлбар хэлээдэж болцсошгүй. Гэхдээ бусад хүмүүсийн хувьд танаас их хэмжээний тайлбарыг сонсох гэсэндээ ч биш, таныг бас буруу шаасандаач биш, буруутгасандаач биш, зүгээр л энэ хүний байр суурь нь ямар шиг байна вэ? Энэ хүний байр суурь нь тийм гэхээр байдалтай байна уу, үгүй гэхээр байдалтай байна уу гэдгийг нь гялс шалгах гэдэл таныг жоохон эсэргүүцэдэж болцсошгүй, таныг сориодож болцсошгүй. Тэрэн дээр нь та үгүй эсвэл тийм гэдэг хариу өгвөл үгүй би энийг хийхгүй гэдэг хариугаа өгөөд орхиод явахад хангалттай санагдаж байна. Ийм шийдэл сахиуснаас айгүй хүчтэй орж ирж байна. За тэгээ энэ ч хүмүүсүүд нь бас тийм ч амир яг
хорон санаатай, хар санаатай дарангуулагч гэдэг ч юм амар онцгүй хүмүүс бол биш байгаа даа. Айгу ямар хүмүүс таны амьдралд байгаад байна вэ гэхээр ийм айгу хинээрийг зарцуулаад байгаа хүмүүс байгаад байна. Хит их хинээрийг зарцуулаад байгаа тий. Одоо өөрийн биш зүйл дээрээ өөрт нь хамааралгүй зүйл дээр их хэмжээний хитрхи их санаа тавиал, хитрхи их бодоол, хитрхи их энерги зарцуулаад байгаа хүмүүс байгаад байна. Хошуу дурна гэж ярьдаг тий. Хошуу дураад тэгээ хошуу дурж байгаа шалтгаан бас амар сэтгэлдээтэйч биш. Сэтгэлдээ санаа тавьж байгаадаач биш. Зүгээр л энэ хүмүүс одоо нөгөө жихнээсээ өөр хийх юм байхгүй гэдэг шиг тий. Өөрийнхөө юм дээр энерги зарцуулах хэвээр энерги таны зүйл дээр хитрхи хошуу дурж энерги зарцуулаад хитрхи танилуун энерги оруулаад байгаатай холбоотой байна. Танд энерги өгөөд байгаатай холбоотой байна. Энэ бол ерөөсөө энергийн зохицуулалтын асуудал юм байна. За тэгээд энэ нөхцөл байдалд айгүй уншлага нь хэд салаалж ийн эхний салаа нь болохоор хэрвээ ажлын талаар асуудал бол ажлын даргад нь учир байна. Ажлын дарга нь өөрийгөө илэрхийлэх хүсэлтэй ингээд тайз майзан дээр гараад те өөрийгөө илэрхийлээд юм ярих айгүй хүсэлтэй гэхдээ тэрийг танд гаргаад иж үлдчихгүй танд айгүй лекц уншдаг гэдэг ч юм уу те ингээд энерги буруу зарцуулаад байна л гэсэн үг. Хэрвээ хайр дурлал хосын амьдралын талаар бол таны хосын хүн айгүй ядаргаатай таны хий гэж байгаа энэ зүйлд үгүй гэж хэлээд болохгүй гэж хэлээд ингээд садаа үсгээд энэ садаа үсгээд байгаа энерги байгаа те энэ садаа үсгээд хосын хүн садаа үсгээд байгаа бол энэ хүн таны занд садаа хийх гэсэндээ биш бас зүгээр өөрийнхөө зүйлдээ өөрийнхөө карьерийг хөгжүүлэх өөрийнхөө хүсэл эрмэлзэл өөрийнхөө хоббиг хөгжүүлж чадахгүй байгаад байгаа учраас оронд нь таны юмд хошуу дураа таны юмд энерги зарцуулаад байна гэж харагдаж байна. Иймэрхүү байдлаар уншлага салаалж байна. За хэрвээ аав хүний талаар бол аав хүн бас ялгаагүй те. Аав хүн нь эсвэл ээж хүн айгу аав шиг байгаад байгаа бол энэ хүмүүс өөрийнхөө юм дээр анхаарахгүй таны юм дээр хитрхэн анхаарат байгаа учраас ингээд жоохон асуудал үүсгээд байна. Тэгэхээр энэ хүмүүст та өөрийгөө тайлбарлах нь чухал биш ээ. Та энэ хүмүүст өөрийгөө яаж тайлбарлаад энэ асуудал илаашрахгүй. Яагаад бол асуудлын гол нь энэ хүмүүстэй итгэхгүй байгаадаа биш, таныг шалгаагаад байгаадаа биш. Зүгээр л энэ хүмүүс өөрийнхөө амьдрал, өөрийнхөө зүйлдээ санаа тавихгүйгээр санаа тавихаас айгаад байгаа учраас, эмээгээд байгаа учраас оронд нь таны зүйл төрхийн энерги зарцуулаад байгаатай холбоотой. Өөрийнхөө зүйлээс цухтаад байна л гэсэн үг энэ хүмүүстэй. Тийм учраас таны зүйлд анхаарал байна. Тийм учраас энэ хүмүүс тэргүүлээд үгүй ийм байхгүй, тийм байхгүй гэд хэлж энергижүүлж сэнэглэх тусам асуудал улам лавшраад авах болов. За одоо асуудлын шийдлийг нь харж өгье. Асуудлын шийдэл дээр нь сахиус нь юу гэж хэлэх нь вэ? Харин тэг гол нь энэ нөхцөл байдал буруу замаараа яваад байна уу? Цаг нь болоо гэж зүйл байгаад байна уу гэх юм. Айгүй хүчтэй эргэлзээ бас хүчтэй шархнууд цэдэрсэн байж болцсохгүй харагдаж байна. Асуудлын мөн чанар нь бол тийм ч хүчтэй аимшигтай биш. Хараа таны бодож байгаас арай хөнгөн гэж харагдаж байна. Тэгээ асуудал нь таны талаар бас нөгөө хүнийхэн талаар нөгөө хүн л өөрөө энерги өөрөөсөө цухтаах гэдэг ч юм уу те өөрийн хийх ёстой зүйлээсээ цухтаа гадаа учраас танд анхаарал асуудал үүсгээд байгаа талаар харагдаж байна. Гэхдээ энэ айгүй хүчтэй шарх болсон талаас харагдаж байна. Тэсэн за асуудлын шийдэл за бусадтай харьцах арга барилаа өөрчлөх хэрэгтэй. Жижигхэн өөрчлөх хэрэгтэй. Бусдын жоохон эвийг олж харцсан гэдэг тийм үү? Эвийг нь олж харцсан. За тэгснээ бусад хүмүүс танд айгу яоцгүй, аш жаргалгүй, муухай мэдрэмжийг төрүүлээд байгаа зүйлсүүдийг нь энэ ч айгу муухай таалагдахгүй нь бол гэд хилдэг байх хэрэгтэй гэж харагдаж байна шууд утгаараа. Таалагдахгүй байгаа зүйлсүүдийг зохицуулна. Тэгэхээр энэ хүмүүс өөрсдийнхөө хоббигоос цухтаагаад байгаа бол та болохоор асуудалтай нүүр тулгаас жоохон цухтаагаад байгаа харагдаж байна. Тэгээ энэ хүмүүс тэгээ энэ чинь асуудал болоод байна шүү. Би наадах чинь сонсоморгүй байна. Надад зөвлөгөө хэрэггүй гэдэг ч юм уу те. Миний амьдрал бол миний амьдрал гэдэг энэ үгсийг нөгөө хүмүүст та хэлэх учиртай, хэлэх хувь заяатай, сахиусны энергийн хуулиараа та хэлж өгөх ёстой юм байна. Энэ хүмүүс тэгээ болоорой гэж хэлж өгөх ёстой. Энийг та хэлэхгүй байгаа даа те. Жохон айгаад байна уу, эмээгээд байна уу? Хэлхээс санаан зовоод байна. Өөрийгөө хитрхи өөрийгөө эргэлзээд би л болохгүй байна уу гэж бодоод байгаа учраас нөгөө хүмүүсийнх нь асуудалтай талд нь болоорой ч дэмий зүйл шүү гэдгийг шулуухан хэлж чадахгүй байна л гэсэн үг. Энэ байдлаар та энэ хүмүүстэй хамтрах хэрэгтэй. Энэ хүмүүс онцгүй юм хийгээд эхлэнгүүд нь ч онцгүй юм хийгээд байна гэж хэлж өгнө. Тэгээд онцгүй авраа гаргасан хിവэрэл байгаа юм бол тэрийг нь эвтэйхэн зохицуулна гэдэг шүү дээ. Өөрөө өөрийнхөө хэлэх хязгаарыг хамгаалаад
эвтэйхэн зохицуулт сурна. Энэ нөхцөл байдлын одоо сүнсний гэрээ, энергийн гэрээ нэнчээ явж байна. Тухайн хүмүүс өөрийнхөө зүйл дээр анхаарахгүй, өөрийнхөө зүйлээсээ зугтаж таны зүйлд хошууд өрсөн. Та болохоор энэ хүмүүст үгүй гэж хэлэхгүй тулд үгүй гэж хэлэхээс айсан те бусад хүмүүс төр хил хязгаар тогтоохоос цухтаасан учраас өөр дээр анхаарсан гэдэг ч юм уу. Тэгэхээр та хоёрын хоёр талын хийж байгаа зүйлсүүд нь хоёулаа яг адилхан нэрхтэй байна. Яг өөрийнхөө асуудлаас цухтаагаад харах анзаарах ёстой зөв асуудлаасаа цухтаагаад буруу зүйл дээр анхаардаг. Ийм энергээр харилцаа холбоо кармын холбоос жоохон үүсчээ. За Six of Coins, Six of Pentacles. За тэгээд хариуцлага алдж байгаа гэрээ зэрэглэсэн аманда хүрэхгүй байгаа зүйлс болгоныг анзаарнаа. Ингээ ерөөсөө нөгөө хүн нь хил хязгаар зөрчих, хэлсэн аманда хүрэхгүй байгаа зүйлсийн цаа тийм гэдэг ч юм уу эсвэл бүр тоож хүлээж авахгүй. За миний хувьд яах ёстой бэлээ гэдэг та хитрхи хариуцлагатай хандаад гэж болцсохгүй. Нөгөө хүнийг хариуцлага алдж байгаа, хариуцлагт хаалдж байгаа тийм ийм хэлсэн аманда хүрэхгүй байгаа асуудлуудыг нь хитрхи тоохгүй өнгөрүүлээд байна. Тэ энэ зүйлсийг тооно. Бүгд нь тооно. Тоочоор заавал очиод хэлээд цагдаа магдаа шүүх хурал гэхгүй ч гэлээ хувьдаа тоох энергийн түвшинтэй тоох хэрэгтэй. Энергийн түвшин тоогоод энэ хүн хэлсэн аманда хүрээгүй надад ямар мэдрэмжийг төрүүлж гин, онцгүй мэдрэмжийг төрүүлж гин гэдгийг та хувьдаа мэдрээд анзаараад явах юм бол нөгөө хүмүүс аяанда таны хэл хязгаарыг тэгж зөрчиж чадахгүй болдог. Яагаад бол та энергийн түвшинд энэ муухай зүйл байна. Энэ гой зүйл байна, муухай зүйл байна, гой зүйл байна гэж сонголтоо хийгээд явж байгаа учраас танд муухай мэдрэмжийг төрүүлэх зүйл тохиох үед муухай мэдрэмжийг мэдрээд яваад ах юм бол энэ тэр муухай мэдрэмж гэдэг нь өөрөө хил хязгаар болоод эхэлдэг. Энэ нөхцөл байдлаа таалагдахгүй байна, гой санагдахгүй байна гэдгийг та мэдрэмжээрээ сахиустаа хэлж өгнө л гэсэн үг. Яагаад гэвэл хин нэгэн хүндэд хариуцлага алдаад цагтаа ирнэ гэчээд 10 минут хоцордог ч юм уу, 20 минут хоцордог ч юм уу. Нэг сүртэй биш гэхдээ аманда хүрээгүй хоцорсон 5 минут хоцорсон ажиллагаа ажилласан болвол энэ дээр та за яах вэ гэж өнгөрүүлээд байх юм бол сахиус нь энэ асуудал биш юм байна. Тэгвэл энэ нөхцөл байдал дараагийн удаа цадаад тахгүй бай. Энэ хүн хоцорхоор бол хоцруулчих гэдэг ингээд аясаар нь бас сахиусууд нь энергиуд нь аясаар нь байлгана гэсэн үг. Тийм учраас сахиус нь мэдмээр байна. Яг чамд юу муухай санагдаж байна? Юу гой санагдаж байна? Нэг нь бүр ингээд сахиус нь нарийн мэдмээр байна. Тийм учраас жижигхэн онцгүй санагдаж байгаа зүйлсээ зүгээр дотроо жоохон шалтгаан хэмжээнд яасан онцгүй юм бэ гэд ядаж ингээд жоохон бодоод өнгөрөхтэй жоохон мэдрээд өнгөрөх нь айгүй чухал байна. Энэ бол хамгийн том шийдэл болно. Тэг хамгийн том та өөрийнхөө амьдралыг хүснээрээ болгох айгүй гоё хангалуун сайхан амьдралыг бүтээх энэ суурь нь болох юм аа гэж харагдаж байна. За одоо боломжит сонголтуудыг хараад өгье. Групп номер 1-т хідэн сонголтуудыг харж өгөх үү? Хідэн сонголтуудыг харж өгөх үү? Харъя. 8 сонголтыг орж өгнө гинэ. Окей. 1 2 3 4 5 6 7 8. За энэ сонголтууд дундаас эхний сонголт нь хоёрол ангаалттай холбоотой. Энэ хоёрол ангаалтын сонголт нь ерөөхдөө бол Demian гэж харагдаж байна. Libra за хүмүүстэй эвийг олж харцсан гэдэг сонголтоос Demi харагдаж байна. House 4 амар амгалан байдал дээр анхаарнаа гэдэг сонголтноос Demi санагдаж байна. Sextile за. Хүнтэй эвийг нь олж харцсан гэдэг тэгээдсэн те. Эвийг нь олж харцсан ч гэсэн бас жоохон боломжгүй байх болов уу гэж харагдаж байна. За сэтгэлийн холбоос үүсэх нь бас Demi байх болно. House 2 өгөө хавааг нь тааруулна гэдэг нь бас худлаа байх болно гэж харагдаж байна. За юу зөвгөөрэй гэхлээр энэ бүх зүйлсийг ардаа орхиод энэ бол хамгийн шилдэг сонголт гэж харагдаж байна те. Сонголт номер 7. Сонголт номер 7 буюу Sagittarius. Нөхцөл байдлыг эргээр харах. За тэгээд хэрэг нэг хүн таныг онцгүй зүйл рүү чангаагаад татах гээд байгаа бол тэрийг нь зааг орхиод зүгээр өөрийнхөө хийх юмыг хийх. Тэ өөрийнхөө хийх юмыг хийх, дараагийнхаа юмыг хийх, боломжтой окей гэж байгаа юмнууд руу хандах. Тэ болохгүй гэснүүд дээр анхаарах биш, ангаалтаа хийх хэрэгтэй гэсэн дээр анхаарах биш. Гоё позитив эрг мэдрэмжүүд дээр анхаарах хэрэгтэй гэж харагдаж байна. За тэгээд бас challenging situation энэ нөхцөл байдалтай нүүр тулж хагаралцаж, муудалцаж, хэрэлдэж сурах хэрэгтэй гэж харагдаж байна. Ерөөсөө эвийг нь олох гэдэг шаардлага байхгүй. Эвийг нь олно гэдэг нь ерөөсөө та хил хязгаарын эвийг олох гэдэг байгаа тийм. Одоо хэрэг нэг хүн танд
би аяг тааг угаахгүй гэх юм бол тэрийг нэвтэйхэн зохицуулдаг ч юм уу, өөртөө нааштай байдлаар зохицуулдаг ч юм уу. Гол нь нөгөө хүндээ нааштай байдлаар биш, дандаа өөртөө нааштай байдлаар, өөртөө айтайхан, өөртөө нэвтэйхэн байдлаар нь зохицуулж явах хэрэгтэй гэдэг зөвлөгөөнүүд гаргагдчихэв. Тэгэхээр энэ таны зөв шийдэл, зөв сонголтууд нь хамгийн сүүлийн 2 сонголтоо байгаа учраас энэ бүх 6 сонголтуудыг, энэ бүх дэмий 6 сонголтуудыг явчаад дараа нь сүүлийн 2 зөв сонголтууд дээрээ ирэх биш. Яг бол та буруу сонголтоо хийгээ яваад ах юм бол аяанда угийн эцсийн 2 зөв сонголт дээр та ирэх болно, угаасаа ирэх болно. Гэхдээ тэгэх алба байхгүй. Одооноос зөөвшүүд автоматар энэ зөв сонголтыг хийчихэд хангалттай байж болно гэдэг зөвлөгөө гарч ирж байна. Окей, за 14-11 сахиусантай харагдаж байна. Уншлахын эхнийх нь хэсэг ингээ сайхан бүрэн боллоо. Ер нь асуудлын гарц гаргалгаа чанар бүгд сайхан бүрэн болсон мэдрэгдэж байна. Хэрэг манай нэмэлтийг минь авах юм бол энэ асуудлыг ирээдүй ба үр дүн ямар ах вэ? Энэ зөвлөгөөг дагах юм бол үр дүн ямар ах вэ? За хизээ бөгөөд цаг хугацаатай холбоотой асуултанд нь хариулж өгнө. Тэгээд танд дэмжих, танд эерэг нөлөөтэй хүн болон нөлөөнүүдийг нь харж өгнө. За тэгээд анхаарах боломжлох үнэхээр аюултай асуудалтай байгаа нөлөөнүүдийг нь бас харж өгөх болно. 14:41 дахиад сахиусантай харагдаж байна. Тэгэхээр манай нэмэлтийг минь авах гэж байгаа бол тунадахгүй нэмэлтээр минь олзъя. Уншлагын чинь өндөрөх гэж байгаа бол үзэн маш их баярлалаа. Амжилтыг хүсье. Дараагийн бичлэгээр олзъя. Групп номер 2 уншлагадаа тавтай мэрэл. За та Two of Swords буюу сонголтыг бэлэгдсэн ийм загасны зөрөгтэй алтан загаслын болоо да гэж би бодоод байгаа. Алтан загасны зөрөгтэй хөзрийг сонгосон байна. За тэгэхээр та ямарваа нэгэн сонголтын дунд гатсан байж болзошгүй. Эсвэл энэ уншлагын дараа сахиусан таныг ямарваа нэгэн сонголтыг гаргаасай. Сонголт хийгээсэй. Олон сонголтууд байгаа шүү, боломж байгаа шүү гэдгийг ойлгуулахыг хүссэн байж болно. За шууд таны энергийн шалгалтыг нээж эхлэе. Энергийн шалгалт бөгөөд таны асуудлын байдлыг нь харж өгье. Групп номер 2-ын асуудлын байдлыг нь харж өгье. За. 2 үзэр гарч ирлээ. 2 үзэр гарч ирж байгаа нь Two of Swords-тайгаа төстэй энергитэй гарч ирж байна. Өөрөөсөө золиос гаргасаар байгаад сурцсан гэдэг үг хэллэг чихэнд сонсогдож байна. Өөрөөсөө юу гэдэг вэ? Монгол нэг тийм хэллэг байдаг лөө. Өөрөөсөө өксөөр байгаа сурцсан гэдэг монгол хэллэг байдаг лүүгүй. Би хаанаас ийм сонсоод байна. Кино миноны хэсгийн хэллэг юм болов уу? Юу юм болоо? Өөрөөсөө өксөөр байгаа дасцун гэх нэг тийм хүний хоолой сонсогдож байна. The world доош харсан байдал дээрдэхгүй, шинжлэхдэггүй. Нөхцөл байдал угаасаа л иймэрэ байна гэсэн готрон үзэл бодол гарч ирж байна. За, групп номер 2 миний. Та бүхэн яг одоогийн нөхцөл байдалтай үнэхээр тасжээ. Тэгээ одоогийн нөхцөл байдал нь болохоор өөрөөсөө бусдад анхаарал хандуулдаг нөхцөл байдал байгаад байна. Ямар ч та асуудлыг одоо тулгарсан туулсан бай хамаагүй. Яг одоо тань тохиож байгаа асуудал бол ерөөсөө л асуудлынх нь угт нь өөрөөсөө бусад хүмүүст л анхаарал тавьдаг. Өөртөө анхаарал тавьдаггүй эсвэл өөртөө анхаарал тавих бол хамгийн сүүлд гэдэг ч юм уу те. Гэхдээ энэ бол бараг өөртөө огт анхаарал тавьдаггүй хүний энерги болон хүчтэйгээр мэдрэгдэж байна. За тэгээ та энэ нөхцөл байдлыг өөрчлөе гэдэг ихлээр би л бусдад анхаарал тавихгүй бол яах вэ? Ээж минь яах вэ? Аав минь яах вэ? Найз ажил яах вэ? Хүүхэд яах вэ гэх нэг юм бодлууд хайрцаглаж орж ирж байна. Энэ байдлаа та гэхдээ энэ нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй дээ биш. Энэ нөхцөл байдал өөрчлөгдөж болохгүй дээ биш. Ерөөсөө л та дасцсан хоёрт нөхцөл байдлыг өөрөө өөрчлөхийг хүсэхгүй байгаатай холбоотой байна. За энэ нөхцөл байдал дээр өөр нэмэлт хөзөрнүүд харъя. Таны асуудлын гол дээр нэмэлт хөзөрнүүдийг харъя. Page of Swords. Угаасаа ерөөсөө эхлүүлмээргүй байна те. Энэ өөрчлөлтийг эхлүүлмээргүй байна. Three of Wands. Тэгээ нэгтээ энэ шинэ өөрчлөлтийг оруулж ирмээргүй 0303 гэж сахиуснытай харагдаж байна. Энэ шинэ өөрчлөлтийг ерөөсөө эхлүүлмээргүй байна. Бодмоорчгүй байна, хэлмээргүй байна, ярилцмааргүй байна. Хоёрт аль хэзээ тогтцсон, тавьцсан төлөвлөгөөнүүд байгаа штэ. Тэ одоо аль хэзээ би хүүхдээ сургуульд оруулна гэсэн штэ. Аль хэзээ энэ найзгаа онгоцны бодлоор хүргээд өгнө гэж хэлсэн штэ. Гэ баахан төлөвлөгөөнүүд ороод аль хэзээ тавигдчихсан. За тэгээ энэ төлөвлөгөөнүүдийг одоо буцаах нь айгүй хэцүү болсон. Төлөвлөгөөнүүдийг
солих өөрчлөхтэй болихаа юу хэцүү болсон. Тэгээд шин зүйлийг оруулж ирэн, шин амьдралын хэв маяг гэд өөртөө анхаардаг болно гэд. Тэгэхээр хитрхи шин байх гад, хитрхи ядаргаатай байх гэж санагдаад ерөөсөө тэр талаар бодмоорг байгаа. Энерги харагдаж байна. За таны асуудлын гол бол ерөөсөө л ийм байна. Одоо шийдлийг нь харж өгье юу? Шийдэл нь ямар авах вэ? Групп номер 2 энэ асуудлынхаа яг жинхэнэ шийдэл нь юу вэ? Яг одоогийн байдлаар шийдэл нь жоохон ойлгомжгүй шийдэл байгаа ч юм уугүй ч юм уу те харагдаж байна. За. За групп номер 2-ийн асуудлынхаа шийдлийг нь харж өгье. Judgment. За. Yes of Wands. Okay. За би дахиад нэг асуулт асуу. Энэ нөхцөл байдалд ангаалт хэр чухал байх вэ? Яг бол би уншлага бүр дээр миний номер 1 зөвлөдөг зүйл бол ерөөсөө ангаалт тэгээ дахин ангаалт байх гэдэг. Гэхдээ зарим нөхцөл байдалд ангаалт гүгээр зүгээр шийдвэр сонголтоо гаргах гэдэг ч юм уу те нөхцөл байдлыг өөрчлөөд орхиход хангалттай байж болох учраас энэ ангаалтын асуудал мөн үү эсвэл зүгээр ойлгоод ухаарад өнгөрөх асуудал мөн үү гэдгийг нь хараад өгье. Тэрнээс нь шалтгаалаад би зөвлөгөө яаж хэлхийг нь хараад өгье. Энэ үзэр гарч ирэхгүй гэдэг амар зөрүүдэлж юм. Сонсохыг хүсэхгүй байгаа мессеж бол тэ Knight of Pentacles. За энэ бол ерөөсөн ангаалтын асуудал гэхээсээ илүүтэйгээр зүгээр тууштай байж practice дадал болгох, тууштайгаар хийх нэг хичээгээд нэг алдаад тийм ингээ жоохон тууштай мацаж явах асуудал юм байна. За тэгэхээр энэ дараагийн зөвлөгөөг та сонсчоод шууд хэрэгжүүлээ шууд төгсөрнө гэдэг хүлээлтийг өөртөө тавьж өөрийгөө бүү зовоогоорой. Яагаад бол энэ зүйлийг нэг баг багаар хэрэгжүүлж, баг багаар дасаж, баг багаар дадал болгож, баг багаар амьдралтаа оруулж ирж, баг багаар амьдралын хэм маяг болгох зөвлөгөө шүү. Энэ зөвлөгөө нь ерөөсөө та нийгмийн шүүлт, нийгэм бусад хүмүүс намайг юу гэж бодох бол нийгэм намайг юу гэж бодох бол нийгмийн байр суурь би сайн хүн биш болчихвол яах вэ? Би муу хүн байвал яах юм? Гэсэн ийм бодлуудаас айх айдсаас болоод ийм амьдралын хэм маяг ийм асуудлуудад одоо байгаа асуудлуудад хутгалдажээ. Одоо байгаа асуудал нь ямар ч асуудал байж болно. Хүүхдийн сургуулийн мөнгө гэдэг ч юм уу те ажил хэрэг, хосын ярилцаа. Энэ асуудлын гол ухт нь та өөрийгөө бусдыг номер 1-т тавьдаг энерги нь энэ асуудлуудыг үүсгээд байгаа. Тийм учраас энэ асуудлыг тавьж явуулахын тулд та өөрийнхөө сэтгэл төгшөөртэйгээ нүүр тулах нэ. Сэтгэл төгшөөртэй би өөрийгөө бодож бол хувиа ачсан болчин муу хүн болчин яна гэсэн энэ мэдрэмжтэйгээ нүүр тулаад энэ мэдрэмжийгээ давж гараад энэ мэдрэмж нь мэдрэгжсэн ч гэсэн хамаагүй шин сонголтыг хийх. Өмнө нь хийж байгаагүй сонголтуудыг хийх. Өөрийгөө шинжлэх сонголтыг хийх те. Өмнө нь ямарваа нэг хэцүү зүйл тохиогоод одоо жижиг хэрүүл маргаан тохиоход хүртэл бусадтай буулт хийгээл яваад байдаг байсан бол дараагийн удаа хэрүүл маргаан хийхдээ нэг удаа өөрийгөө жоохон өмөрч зогсно гэдэг ч юм уу те. Бүр амар хүчтэйгээр үгүй би зүг гэдэг ингээд айгүй огцсон өөрчлөлтийг хийх бусаар жижигэн баг хэмжээний өөрчлөлт хийж эхэлнэ. Жижигэн өөрийгөө өмөрч үзнэ гэдэг ч юм уу те. Жижигэн өөртөө цаг гаргаж үзнэ гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар дадлага болгох нэ. За одоо таны сонголтуудыг нь хараад өгөө. Групп номер 2-т хэдэн сонголтын боломжийг харж өгөх вэ? Харъя. 8 of Pentacles 8. Зургийг нь харъя. 8 сонголтын боломж бөгөөд тууштай хангалуун байдлыг бэлтгэж байгаа үзэр гарч ирлээ. За 8 сонголтын боломжийг нь харж өгье. За 1 2 3 4 5 6 7 8. За ер нь дажгүй сонголтууд харагдаж байна. 9 of Wands, 2 of Torches, Page of Torches, Queen of Pentacles. Shame and Decay. За гутамшиг мэдрүүлж буй. Цоошин төлөвлөгөө гаргах, эсвэл хуучин төлөвлөгөөгөө эхлүүлэх. Бөгөөд хитрхийг өөрийгөө тайлбарлах шаардлагатай. Энэ гурван сонголтуудыг бүгднийг нь хай гэж харагдаж байна. За дахиад хэлж өгье те. Гутамшиг мэдрүүлсэн сонголт хайна. Цоошин төлөвлөгөө бүр ингээд аюул шин төлөвлөгөө боловсруулах, эсвэл хуучин төлөвлөгөө шинээр босгож гарч иргэх сонголт байгаа.
бол тэрийг хаяна. За тэг өөрийгөө хэтэрхийх өмөөрөх шаардлагатай тэг өөрийнхөө төлөө тэмцэж зогсож дуурах шаардлагатай сонголт байгаа л энийг бас хаяна. За энэ 3 үзрийг хаяа. За бусад ажгүй сонголтууд нь болохоор Three of Pentacles ажил карьер өөрийн амгалан байдал, санхүүгийн амгалан байдал, тогтмол орлого, гэр орчны амгалан байдал энэ бүх зүйлсүүдэд акцийг гаргах бүх сонголтуудыг хий. За тэгээ хайр дурлал дээр суурилсан, хайр дурлал хүүхэд дээр суурилсан, хүүхэдтэй санаа тавих, өөрийн дотоод хүүхэдтэй санаа тавих энэ сонголтуудыг хийх хэрэгтэй. Nine of Torches. За яг одоохондоо өөрийгөө баталж чадахгүй ч гэлээ, одоохондоо та жоохон дэмий харагдах ч гэлээ, ирээдүйдээ өөрийгөө батлах те, ирээдүйд үр шимэн олдоод харагдаад эхлэх үед хүмүүс бодлоо өөрчлөх ийм сонголт байгаа л энийг бас хий гэдэг зөвлөгөө гарч ирж байна. За ерөөхдөө ийм яг 3 гол зөвлөгөө байгаа. Энэ дотор нь 5 өөр замналууд байгаа. Энэ 5 өөр замналын ялаар нь ч явсан болно. Сахиусууд нь дэмжиж байна. За тэгээд ерөөхдөө 3 чанартай байгаа тийм 3 чанартай байгаа тийм те. Санхүү хангалуун байдал дээр анхаарсан бол окей. Хүүхэд сэтгэл хайр дурлал дээр анхаарсан бол окей. За тэгээ одоо өөрийгөө баталж чадахгүй ч гэлээ ирээдүйдээ өөрийгөө баталж чадна гэж бодож байгаа сонголттой бол окей. Энэ замналуудаар явж болно шүү гэж маш тодорхой хэлж өглөө. За яг л уншлахын эхнийх нь хэсэг ингээд боллоо. Хэрвээ та манай нэмэлтийг минь авах юм бол энэ нөхцөл байдлын ирээдүй болон үр дагавар нь ямар ах вэ гэдгийг харж өгнө. Цаг хугацаатай асуултуудыг нь харж өгнө. Хизээ энэ зүйл тохиох вэ те сонголтын нь хизээ гэдэг асуултууд хариулж өгөх. Асуултыг нь хараад өгье. За тэгээ таны яг жинхэнэ найз танд дэм болох хүмүүс нөлөөнүүдийн хөзрийг нь харж өгнө. За тэгээ танд анхаарах болгоомжлох яг дайсан болж байгаа токсик нөлөө болж байгаа, дэмий болж байгаа хүн болон нөлөөг нь хараад өгөх болно. Хэрвээ та манай нэмэлтийг минь авах гэж байгаа бол туунахгүй нэмэлтээр минь уулзъя. Хэрвээ уншлагын хэмжээ өндөрлөх гэж байгаа бол танд өндрөөс өндөр амжилтыг хүсье. Бичлэгийн минут маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя. Түр баяртай. Групп номер 3 уншлагада тавтай мөрөл. За та энэ Manta Ray гэж загсыг сонгосон байна. Энэ загс нь маш хүчтэй мэдрэмжийг мэдэгдүүлж байна. За хөзөрнийхөө нутаг нь болохоор нарийн ширийн деталийг бэлэгдэж болно, баг зэрэг тэмцлийг бэлэгдэж болно, эсвэл одоо мэтгэлцэн гэх мэт зүйлсийг бэлэгдэж болно. Эсвэл зурагнаас нарах юм бол 5 сонголтын нэг нь хамгийн зөв сонголт юм аа гэсэн утгыг илэрхийлж болно. Тэр шууд уншлаглуу нарын. За групп номер 3-ын энергийн шалгалт одоогийн байдал болон асуудлын байдлыг нь харъя. Групп номер 3-ын асуудлын байдлыг нь харъя. За энергийн шалгалтыг нь бас харъя. За Five of Swords гэх үзэр нөр гарч ирж байна. Энэ хоёр адилхан утгатай үзэр, адил үзрүүд учраас энэ одоо доошоо харсан гарч ирж байна. Та яалтчгүй ямарваа нэгэн зүйлд ялагдлыг мэдэрж байгаа харагдаж байна. Та энэ ялагдлаа үнэхээр ил хумсрын түвшинд мэдэрч байгаа болов уу? Далд хумсрын түвшинд л мэдрээд гаднаа мэдрэхгүй яваад байгаа болов уу? Сайн мэдрэмжээ шалгаарай. Тэг үнэхээр ялагдлыг хүлээсэн гэдэг ч юм уу те ялагдсан мэдрэмж авсан зүйл тохиогоогүй бол групп номер 3 нь таны групп биш ах магадлал маш өндөртэй учраас өөр группийг сонирхоорой. За хин нэгэн хүнтэй олон хүний дунд бус ялангуяа ганц өөрөөсөө гадна нэг хүн болон та хоёрын дунд тэмцэлтэй тохиосон байж болцсошгүй. Тэгээд та ялагдлыг мэдэрч иж болцсошгүй. Энэ хүн хаг цогсон гэж ярьдаг тийм чимээ биш авиасан зүдэж чинь хаг цогсон гэдэг. Тийм ямар ч утгаараа байж болно таны энэ үйл явдал нь таны өөрийгөө үнэлэх үнэлэмж болон амьдралыг харах үнцөг гих мэтчлэн иймэрхүү зүйлсүүдийг үнэхээр цөмөлсөн дөргөөсөн харагдаж байна. Газар хөдлөлт тохиож байгаа юм шиг тийм. За тэгээд ерөөсөө айгүй юм эмзэг баймааргүй байхад нь эмзэг байхаас аргагүй байдалд орсон байгаа та харагдаж байна. Тийм тэгэхээр үнэхээр яг л ялагдлыг хүлээж байгаа юм шиг л энерги байна. Бас заавал ялагдлыг хүлээн гэхгүй гэвэл одоо дарга дээрээ босс зүгээр ажлын хүрээнд ирэх юм бол дарга эсвэл босс дээр очиод даргахаар зүгдэх шаардлага гарсан гэдэг ч юм уу те иймэрхүү айгүй онцгүй тухгүй нөхцөл байдалд орсон байгаа бол харагдаж байна.
За энэ төр нэмэлт мэдээллийг харъя. За нэмэлт мэдээллийг харъя. King of Swords, the Moon. Хинийг хүн үнэхээр танд худлаа ярьсан байна тий. Худлаа ярьж байна. Энэ нөхцөл байдалд худал хуурмаг гэдэг зүйл оролцоотой байна шүү. Нөхцөл байдлын бүх үнэн нь илрээгүй байна. За тэгээд нөгөө хүнд хин нэгэн хүний урд ялагдлыг хүлээсэн ингээд тэгсэн. Тэр хүн нь салхины урд эрэхтэн хүн байх боломжтой. Гэхдээ шаардлагагүй эмэгтэй хүн ч болно. Салхины урд гэдэг нь ихэр хумах жинлүүрийн ордод байгаа. За манай муу бас нэг юм хэлэх гээд ах шиг байна. Энэ King of Swords доошо харсан байгаа нь яг махан биеэрээ халтсан гэхээс илүүтэйгээр юм босслог байдлаар алдсан гэхээс илүүтэйгээр юм үг мушгах гэж ярьдаг тийм үг мушгах mental abuse тохиосон байх магадлал маш өндөртэй байгаа. Тэр mental abuse гэдэг нь оюун санаа бодлын дарангууллыг хэлдэг. Оюун санаа бодлын дарангууллыг гэдэг нь одоо жихнээсээ gaslighting энэ төр болоод эхэлнэ. Жихнээсээ gaslighting нь болно гудал хэлэх, үг мушгах, бусдад гэж хов тарааж, нэр хүндийг унгаах. Тэгээд айгүй хүчтэй доромж үгээр сүрдүүлэг их байх. Ирээдүйн ямарваа нэгэн боломжийг авах, ирээдүйн боломжийг боох сүрдүүлэг гэдэг ч юм уу тийм. Дандаа юм үг хэл амны сүрдүүлэг байна гэж харагдаж байна. За энэ нөхцөл байдал дээр би бас нэмэлт мэдээлэл харъя. Яг ажлын хүрээнд юм уу, харилцааны хүрээнд юм уу, найз нөхдийн хүрээнд юм уу? House 2 ажлын хүрээнд ах магадлал маш өндөртэй. Тэгээ таны материалын төрөнг аюулгүй байдлыг шууд threaten хийх буюу таны шууд аюулгүй байдалд нөлөөлөх үс хэмжээний байдалтай байна гэж харагдаж байна. Таны хөрөнгө мөнгө, цалин, байшин юуг нь түрээсийг нь аавн те. Эсвэл байшин түрээсээр нь сүрдүүлсэн гэдэг ч юм уу. Эсвэл одоо өөр зөөлөө буцааж өгөхгүй гэсэн ч юм уу. Эсвэл таныг өөр зөөлөнд оруулсан ч юм уу те. Ийм нөхцөл байдал харагдаж байна. За тэгэхээр групп номер 3-ын асуудал маш тодорхой. Ийм онцгүй байдалд орсон байна тийм. Баг зэрэг дарангууллыг амсж байгаа байдалд харагдаж байна. За бүр шууд утгаараа дарангуулалт биш юм аа гэхэд ядор хаяж gaslighting байна, манипуляцийн нөлөө байна, худал хуурмгийн нөлөө байна. Ийм худал хуурмаг жоохон хутгалтцсан байгаа юм. Ер нь их таагүй нөхцөлд хутгалтцсан байгаа харагдаж шүү. За тэгээ өөрийгөө болохоор тиймч таагүй нөхцөлд хутгалтаагүй зүгээр л амар ядаргаатай нөхцөлд хутгалтсан нэг ядаргаатайгаа гэж бодоод байж болно. Нэрээ тэгж бодож байгаа бол тэр ядаргаатай мэдрэмж нь яг үнэндээ манипуляцлагдж байгаа, дарангуулагдж байгаа, үд хөндлүүлж байгаагийн мэдрэмж тэрнээс үүссэн мэдрэмж ах өндөр магадлал айгүй өндөр юм шүү. Тэрийга зүгээр та өөрөө хөнгөнөр бодоод өө яс ядаргаатай хүн бэ л гэж жоохон хөнгөрүүлж бодоод яваад байж болцсошгүй шүү. За одоо энэ асуудлынхаа шийдлийг нь харж өгье. Энэ асуудлынхаа шийдлийг харж өгье. Гэхдээ хөзөрнөөдийг харах юм бол та энэ нөхцөлийг энэ нөхцөл байдал алстаа болвол том зураглалаар харах юм бол таны тал давуутай гэж харагдаж байгаа. Яг бол энэ Tower-гийн хөзөрнөөр их ядаргаатай хөзөр мөнч гэлээ. Энэний ачаар худал хуурмаг гэдэг ч юм уу тий асуудалтай зүйлсүүд гарч явсны ачаар асуудалтай зүйлсүүд илэрсний ачаар илүү хүчтэй суур босох илүү дээр илүү гоё зүйл орж ирэх боломжийг бэлэгддэг бордог бэлэгддэг хөзөр байж болно. Асуудлын гарц гаргалгыг харъя. 5 of Wands, 3 of Swords, the Sun дошаарсан байна. За энэ асуудлын учир нь гэвэл ерөөсөө маш удаан хугацаанд таны одоо жоохон нэлээд далдын зүйл ярих юм бол маш удаан хугацаанд таны аура энерги сүнсэнд ийм төрлийн шарх оршиж байжээ. Тэгэхээр ийм асуудал тохиож байгаа нь анхны удаа биш байна. Бага наснд ийм зүйл тохиож исэн байж болзошгүй, өнгөрсөн наснд ийм зүйл тохиож исэн байж болзошгүй. Тэгэхээр маш удаан хугацаагаар dormant байсан буюу би одоо англи үг аягүй ашиглаад байгаа л үг өөрийг орчуулж байгаа. Dormant байна гэдэг нь одоо ерөөсөө илэрхгүй, чимээгүй нуугдмал
даалд байгаа зүйлийг илэрхийлнэ. Тэгэхээр ингээд даалд мэддэхгүй гэхдээ амьдрал нөлөөлөл яваад байдаг ийм даалдын нөлөөтэй архаг өвчин гэдэг ч юм уу тийм нэг л өвчин байгаад байдаг эмчтэр очихоор онцлогддог гэдэг шиг яг энэ сүнсний асуудал нь танд энэ насчингаа зохиолсон байна. Гэтэ асуудлын уг нь юу нь мэддэхгүй тийм ингээл байгаад байдаг. Энэ ерөөсөө өнгөрсөн насны асуудал гэж болон бага насны асуудал гэж болон энэ асуудал нь ашгүй нэгэн тодорхой болоод уг нь олдоод ч одоо олдож гин гэсэн үг шүү дээ. Олдоод илрээд ийм учиртай байсан, ийм сүнсний асуудал, ийм энергийн асуудал байгаад байгаа гэдэг нь 100% илэрч байна. Энэ илрэнгүүт асар хэмжээний шарахыг мэдэрнэ. Энэ шарахыг мэдрэхтэй ганц энэ тохиолдолтой холбоотой шарах бус айгу хүчтэй та хүн дээр тусгаж авч байгаа харагдаж байна. Яагаад гэвэл энэ ганц энэ удаагийн шарахыг бус өмнө нь мэдэрчсэн шархуудыг хамтдан нэгэн зэрэг ингэж сэтэрч мэдэрж байгаа учраас та энэ нөхцөл байдлыг айгүй хүн дээр тусгаж авч байгаа юм шүү. Тэгээ энэ нөхцөл байдал нь дангаараа тусдаа ганц ийм асуудал мөн байсан болвол та энэ хүнийг энэ нэг л биш хүн байна гэдгийг маш хурдан тоочглож олж хараад за энэ хүнээс ерөн заагаа барих юм байна. Энэ хүнтэй ингэж уулзах юм байна гэх айгүй амархан уучраа олчих байсан. Гэтэл энэ энерги таны амьдрал жангаа зохиолсон асуудал учраас нэгт гэж амар том асуудал гэж хүлээж аваагүй. Хоёрт энэ яг энэ энергиэс гэдэг ч юм уу зөвхөн энэ хүнээс гэлтгүүгээр ийм төрлийн энерги, ийм төрлийн асуудлаас газлайтлуулдаг, манипуляцлагддаг, худлилуулдаг тийм ингэж үг хэл хамаарж байгаа шахал дарамтанд ордог. Энэ асуудлууд ерөөсөө таны насчингаа зөнхөлсөн учраас нэгт тасцсан, хоёрт жоохон эмзэг болсон байна тийм үү. Тэгээд энэ шарх нэг юм илэрхгүй ингээ тий хатгаал дотроос хатгаал яваадсэн шарх нь одоо нэг юм илрээд одоо нэг юм ил шарх болж байгаа учраас их хэмжээгээр өвдөх болноо. Их хэмжээгээр өвдөж байгаа юм шүү. Их хэмжээгээр аан шаргалгүй ингээ яоцгүй үнэхээр ёо яс хэцүү вэ гэх үнэхээр аан шаргалгүй хэцүү байгаа талаа үнэхээр мэдрэхээс аргагүй болж байгаа юм байна шүү. За тэгээ айгүй энерги нураад болоод ядраад ингээ үнэхээр бууж өгмөр санагдах зөвхөрөх үе бол энэ нь өөр ангаалт юм аа. Энэ ерөөсөө маш олон хугацааны яг ийм төрлийн асуудлыг амссан тэр шарах бүрээ мэдрэх хэрэгтэй. Ингээ тий нэг одоо ганц 2 минут болтгой мэдрэх хэрэгтэй. Өө энэ чинь айгүй хэцүү асуудал юм байна шүү дээ. Энэ асуудал надад ингэж амар хүн дээр нөлөөлж байгаа юм байна шүү дээ. Тэ энэ асуудал дээр заавал хий нэг хүн дээр буруу тохох шаардлагатай биш. Одоо таныг үнэхээр яг жигнэсээ таны дарангуулсан, жигнэсээ танд онцгүй зүйл хийгээд байгаа, жигнэсээ танд худлыг яриад байгаа. Энэ хүн дээр хүртэл буруу тохох шаардлага бол байхгүй. Яагаад бол буруу өчнөө энэ хүний буруу мөн ч гэлээ буруу тохоод тахлаар та өөрийнхөө мэдрэмжийг мэдрэхэд жоохон хэцүү болчдаг. Нөгөө хүний асуудал дээр анхаарал эхэлж байгаа л гэсэн. Өөр дээр анхаарах бос нөгөө хүний асуудал дээр анхаарал эхэлнэ. Тийм учраас ер нь жоохон дэмий байдаг. Тэгээ зүгээр энэ нөхцөл байдлыг танд ямар тусч ийн яг жихнээсээ танд ямар мэдрэмжийг төрүүлж ийн гэе үнэхээр ихэр татаж үйлээд эхлэх юм бол энэ нөхцөл байдал чинь надад ингэж амар нөлөөлж байгаа юм байна шүү дээ. Тэ надад үнэхээр ингэж муухай нөлөөлж байгаа юм байна шүү дээ. Ингээ бүр ихэр татаж үйлээд ингээ миний бие хамаг болчин чангараад би ч хүртэл хохирж ийн тэг ингэж үйлснээс болоо би бүр бөөлж гэдэг ч юм уу те. Миний биеинд бол үнэхээр хохиролтой байгаа юм байна. Миний сэтгэл зүрхэнд үнэхээр хохиролтой байгаа юм байна. Үнэхээр дэмий байгаа юм байна гэдэг ийм нөхцөл байдалд орох нь үнэхээр муухай юм байна гэдгийг мэдрэх нь хангаалтын бараг 90-80% нь муу юм аа энэ нөхцөл байдлын тий. За тэгээд гол нь энэ асуудлаас үнэхээр маш хурдан хугацаанд ангаах боломжтой гэж харагдаж байна. Маш хурдан хугацаанд ангаах боломжтой. За маш гүн одоо эмчтэр очиод их өвдөлттэй байсан шүү давхуулж байгаа юм шиг тий. Өвдөлттэй байсан шүдийг ахуулахад яг тэр тухайн үе мөчтэй өвдөлт нь ерөөсөө дуусахгүй өөрт мөнх ингээд тамлуулаад эмчийн санал дээр тамлуулаад суух юм шиг санагддаг болвол яг үнэндээ нэг 10-15 минутын ажил байдаг тийм үү. Тэгээ өвчтөй шүдийг нэг сугалж аваад их хүчтэй өвдөд араас нь им төрхээд тэгээд өвчин намдах юм энэ рүү тий. Зүгээр болтгийн адилаар яг өндөх хугацааны хувьд бол энэ зүйлнийх удаан үргэлжлэхгүй. Гэхдээ яг энэ шахрыг мэдрээ сууж хахад бол яг л үүрэл үргэлжлээд байгаа юм шиг дуусахгүй байгаа юм шиг хэцүү санагдаж болцсохгүй юм шүү. За тэгэхээр одоо групп номер 3-т танд сонголтуудыг нь харж өгье. Хэдэн сонголтын боломжийг харж өгөх вэ харъя. Ace of Wands,
14 сонголт. Тэгэхээр яг үүндээ маш олон сонголт байна. Балансжуулж байгаа, сахиусудаас нь балансжуулж өгж байгаа, зохицуулж өгж байгаа маш олон сонголтууд байна. Маш олон боломжууд байна. Тэр дундаас нэг сонголт нь л хамгийн шилдэг сонголт. Тэгээд энэ ганц сонголтоос өөр сонголтыг ер нь бараг бодоод хэрэггүй, бусдыг нь entertain хийгээд хэрэггүй. Гэхдээ сонголтуулаа сонголтын аль сонголтыг сонгож болно. Энэ яадаг сонголт вэ? Яадаг ганц сонголт вэ? Харъя. Энэ сонголтын чанар нь болохоор ер нь бол өөрийгөө шинжлэх, шин сонголтыг хийх, шин хандлага гаргах. Тэ одоо энэ худал хуурмгийн үед өмнө нь яс ядаргаатай бэ гэдээ өнгөрүүлээд явдаг. Гэсэн бол энэ удаад арай жоохон явхуур харна, судлан бодно, арай өөр реакц үзүүлнэ, тийм. За, Six of Pentacles, өгөө аванд хараагүй зүйл, Knight of Cups. Энэ бол ерөөсөө хилсэн амандаа хүрэхгүй байгаа, сэтгэл гаргахгүй байгаа. Тэгээ ерөөсөө нэгт хилсэн амандаа хүрдэггүй, хоёрт ер нь мөддөө өөрчлөгдөхгүй, мөрддөө алдаанаасаа суралцахгүй ийм нөлөө бүрийг амьдралаасаа холдуулах хэрэгтэй. Тэгээ энэ хүмүүсийг таних нь ерөөхдөө бол амархан ирнэ гэсэн цагтаа ярьдаггүй, хийн гэсэн зүйлээ хийдэггүй. Айгүй ойлгомжтой тийм үү? Энэ бол олж таних нь үнэхээр ойлгомжтой юм. Далдын зүйл байхгүй. За шууд утгаараа гэрээ хэлцэн дээр зурсан амлалтанд хүрээгүй, төрөөсийнхаа мөнгө төлөөгүй, танаас юм авчаад буцааж эргүүлж өгөөгүй гэдэг ч юм уу те. Үнэхээр яг ингэж хариуцлага алдаад байгаа, удаа дараалтан хариуцлага алдаад байгаа бөгөөд энэ хариуцлага мөддөө хариуцлага хүлээдэг болох шинжгүй байгаа энэ хүмүүсийг ер нь татгалзах болох тийм. Энэ хүмүүстэй харилцахдаа таныг gaslight хийгээд байгаа, манипуляц хийгээд байгаа, баг нарциссист чанартай байж болзошгүй ийм асуудалтай хүн байгаад байгаа тийм. Энэ хүмүүсийн хөөе чи намайг манипуляцлаад байна, хөөе чи намайг gaslight хийгээд байна гэх юм бол улам л таныг асуудалд унах, улам л таныг төөрөгдүүлэх ийм нөхцөл болоод байдаг. Тийм учраас энэ хүнтэй яг яаж учраа олох вэ гэхээр хөөе чи ийм зүйл төр асуудал үүсгэсэн, ийм зүйл дээр хариуцлага алдсан яг энэ бодиттой зүйл төр энэ үе чи цагтаа ирэн гэчээд ирээгүй, энэ үе чи ийм хийж өгнө гэчээд өгөөгүй, тий чи ийм зүйлийг амлалтанд хүрээгүй. Яг бодиттой жишээнүүд дээр суурилж тэр хүмүүсийг амьдралаасаа холдуулах хэрэгтэй. Ингэх юм бол маш цэвэрхэн байх болно. Танд цэвэрхэн, танд эвтэйхэн. Тэгээ үнэхээр яг бодит логик бол таны логик фактууд угаасаа таны талд зогсдог. Хичнээн тэр хүн манипуляц ашигласан ч бай, тий далдын арга чарга ашигласан ч бай. Бодит үннийг жигдрүүлэх, зөв зам руу оруулах энэ аргачлалууд нь энэ бодит баталгаа нотлогоонууд нь угаасаа бодит л байдаг эцээц. Тэр хүн ингээ 5 м хоцорсон байна, 10 м хоцорсон байна. Тэ угаасаа ингээ цаасан дээр бичээстэй ойлгомжтой байж идэг. Энэн дээр суурилж үйлдэл хийгээрэй гэж зөвлөж байна. За ингээ 15 51 сахиуснытай харагдаж байна. За групп номер 3 дахиад ганц зөвлөгөө харж өгье. Ер нь болж байгаа сайн болж байгаа дээрдэж байгаа зүйл юу вэ? Тэ нэг жоохон эрэг мессеж байна уу? Сэтгэлийн зэрэгэж өгөх мессеж байна уу? Conjunction, a union, merging, a coming together. За энэ нь нэг талаараа ихэрдлийн нэгдлийг бэлэгдэж болно. Тэгэхээр хэрвээ та хосын ярилцсан дээр ийм асуудлыг тулж байгаа бол энэ асуудлын дараа нь та ихэрдэлтэйг уулзна гэдэг ч юм уу, ихэрдэлтэйг нэгдэнэ гэдэг ч юм уу. Тийм зүйл тохиох боломжтой юм шүү. Тэгээ маш том ивэлийн өмнө яг гол барцдан гарах хамаг асуудлууд нь үүсгдэг энэ том асуудал шарахтай асуудлууд ийгддэг тийм учраас юм том шарахтай хэцүү асуудлуудаас нүүр буруулахгүйгээр зөрөгтэйгээр нүүр тулаад уйлаад зэгцлээд ангаагаад яваад хан чухал юм яад үл энэ зүйл бүрийн ард маш том бэлэг шагнал оршиж идэг амьдралд нь орж ирч чадахгүй байсан зүйлсүүд орж ирэх боломжтой болдог зам нь нэгддэг тийм. За ихэрдлийн нэгдэл биш болвол энэ нь ерөөсөө тантай найзалтай яг таны талд байдаг ийм сайхан зөв хүмүүс нь илрэх болно. Тэ за бас тэгээд ямарваа нэгэн зүйлийг нийлүүлмээр байсан бол одоо хэрвээ та жишээлбэл байр савнд ормоор байсан бол тэ ажлынхантайгаа нэгдмээр байсан бол нэгдмээр байсан нийлмээр байсан гэсэн хүсэл бүрийн ерөөхдөө бол маш хүчтэйгээр биелж байгаа харагдаж байна. Яг үнэ хэлэхэд энэ ерөөсөө зүгээр сэтгэл харагдаад өнгөрөх, худлаасаа харагдаад өнгөрөх биш. Яг үнэхэр жигнэсээ юм хөзөр гарч ирсэн байгаа. Тэгээд энэ итгэхгүй гол энэ өгнүүдийг та болор талаар орчуулад харж болно. Union, merging, coming together гэх энэ өгнүүдийг үнэхээр орчуулад харж болно. За тэгээд conjunction гэдэг нь астрологийн үзэгдлээс байгаа хоёр ээлтэй нөлөө, хоёр гараг сордод ээлтэй нөлөөтэйгээр нийлхий бэлэгддэг юм үзэгдэл байгаа. За тэгэхээр одоо нэмэлт рүү нөрий. Хэрэг нэмэлтийг маань авах юм бол
нэмэлтийг юм авах юм бол энэ асуудлын ирээдүй ба үр дүнийг харж өгөх болно. За хизээ гэдэг цаг хугацааг харна. Хизээ энэ шарах дуусах вэ? Хизээнээс байдал дээрдэх вэ гэдгийг харж өгнө. За тэгээд таны дэмжих туслах нөлөө буюу хин найз вэ гэдгийг харж өгөх болно. За тэгээ анхаарах болгоомжлох аюулын нөлөөнүүдийг бас дахиж харж өгье. За ууг нь бол бага таруу 10 минут дотор уншлага дуусгах ёстой. Гэтэл таны хувьд 18 минут одоо 18 болж байна. Ийм нэлээд ууртай болж өглөө. За тэгээ хэрэг уншлага энэ өндөрлөё гэж бодож байгаа бол тань өндрөөс өндөр амжилтыг хүсье, сайн сайхныг хүсье. Тийм. За тэгээ дараагийн бичлэгээр уулзъя. Тэр баяртай.